Дэлхийн монголчуудын Эмжил радио 88.1 урлаган дээр суугаад харуулan сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгалан дахиалдахыг 7 бүрийн даваагаас баасан гарагийн цөмөгчүүд радиогийн 2 дугаар студиэс хөгжилтэй хөнгөн байцгааг сураатаагаар яана нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд урдаг. Яг Улаанбаатар хотод 17 цаг 14 минут болсон өнөөдөр 2025 оны 6 дугаар сарын 2-ны даваа гарагийн яана нэвтрүүлэг эхэлж байна. Тэр юм оролдоод байна. Энэ бүр хавда орлох юм хайгаал бүр өлөв долоо хийгээд байгаа зүгээр загнаач чи. Нэг юм угнаасаа салангад байхгүй юу? Йоо, надад ч байгаа. Яа, орлохгүй суугаад бодчих л байна зүгээр. Багштай тэр юм орлох. Багшаа гэрээ шатахгүй мó гэдэг юм. Анжига дийлэх болсон. Юм орлох. Яа, эстэнэг. Сайхан загис шиг загнаач. За эстэнэг номын хичээлгүй тамирч шээ. Гэтэ загисэнгүүт загнахгүй болгож яа тамирчий. Намаг амар ааштай гэдээлээ. Би одоо дахиад загнахгүй. Ааш сайтай багш Намаг болсон. YouTube дээр ааштай гэдээлээ. Би дахиж загнахгүй заа юу. Чуу загнаа дуусгуута намайг ааштай гэсэн. Уул нь бол ганц яана дээр мөөгийг загнах боломж гардаг байхгүй юу? Одоо сая л загнах хэрэгтэй шүү дээ. За эфирт хөтлөгч номоо мөөгийн анжгаа гэрлээ. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар найруулагчаар гам болдын ангарах. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар та Японы нарыг найдвартай баталгаатай аль биесны газраас нь аваарай гэд Bridge Motors тогтохын дэ Tokyo камертай саатраараа. За мөн Жигүр Grand Group-ийн хэрэгжүүлж биелж төсөл болох New Life Card нь хамтран ажиллаж байгаа. Баярлаа. За өнөөдөр бид бүхний хамтдаа ярилцах сэдв айргийн зохиол төр байсан баха та анжгаа байсан та хоёр бол орж ирээгүй заяа. Гэхэд дэжтэй ингээд шууд тулгцсан байхгүй одоо ингээд гадаадад очиод ажил хийн гингүүт хилгүү гингүүтээ мегаг нохоо салхилуулагчаар намааг хүүхэд асрагчаар анжгааг хоккейч болгоцсон тий. Чимбаг юу болгосон бэлээ? Чимба хоккейч би чинь юу үлдээд байлээ. Та чинь аяг таагуугаач. Тийм. За тэгэхээр өнөөдөр бүгдээрээ ямар сэдвээр ярилцах вэ гэхээр хүүхдүүдээ гадаагаад улсад ажиллаж амьдралаа. Би гадаагаад гээд албаар бичсэн чинь манай редактор гатаад гээд засчихжээ бас. Гадаагаад гэдэг нь Монгол чихэр юм уу? Гадаагаад гэдэг. Үгүй гадаадад явлаа гэдэг. Ааха. Аман ярианы хэлгээр бичсэн чинь манай редактор айхтар үе юм болохоор засчихжээ. Юу ч засна. Энийг засварын газрууд авчихгүй багт. За би бол сэдв дээр алдаж бичдэг бол байгаа шүү. Албаар бичдэг байгаа шүү гэдэг байхгүй юу. За эхний асуулт гадаад руу гарч ажиллаж амьдрахаар бол аль улсад амьдрах вэ? Яагаад? Ажиллаж амьдрах бол шүү дээ тий. Одоо эн чинь одоо бол заяа сайн дураараа одоо өөрөө улсаа сонгоод сайн дураараа өөрөө ажиллаа олчих гэж байгаа. Ямар нэг амьдрнаа. За яасан? Юмных нь үнэ нь өсдгүү гэсэн. За. Дээд боловсрол нь үнгүү гэсэн. За. Тий. Тэгэхээр Германд амьдрна. Чамайг дээд усралд авахгүй л. Хүүхдүүдэд дээд боловсролтой болгоно штэ бас. Үнгүү боловсролтой болгоно штэ. Чи юу гэж дийлэхгүй. Ах нь нуух нь нийнх нь гэж яриа л гэж штэ. Үнэхээр амар гоо гадаагаар ярьж байна. Сайн би арга ойлгосон шүү дээ. Нэг танил сонссон. Герман. Ийм айкон мотой хүмүүсийг гадагш нь гаргамааргүй байна. Улсын нэр хүнстэй. Ичгчгүй айгуу бонны их сургуулийн гадаа очиж би охиноо сургуульд оруулах яах нь. Айгуу тэгээс сонсч битгээр. Яах нь шээ. Тэгээ ингээд нэг та гадаад герман хэлтэй юу? Бага анх нуух нь. Яд чи ганц хэнди хоох гэж мэдгүй. Хоо. Гой. Sprechen Sie Deutsch? Ja, Deutsch. Энэ хаач германаар яриаш. Асуултыг нь буцаагаад яасан. Гүвэн си. За. Чамаг авлаа. Ажил тавлаа. За ээж одоо ерөөсөө эхлээд улсаа сонгоотгоо дараа нь тэр ажил амьдралынхаа гараа хийх шүү. За мөгийн ямар улсад ч яагаад? Би Америкт очно. За яагаад? Яагаад та? Чи Европ руу явна гэдэг гэсэн яачаа. Амар өвдөхтэй. Явахгүй.
Би Америкт очино. За Америкт очихдаа LA-д очино. Яана за. би явах гэжсэн. Хаана тийм амар өндөг Хотлоо. өртөвтэй газар яаж Чи юу цонгоог байсан? Сая чамаг ээлээ явна. Үгүй Би манай явж гिचээсэн. найз залуу байгаа. Тэгээ LA-д битээр таарах байлгүй. Би Вашингтон DC рүү явна. Тэгтээ би тэр би бас Америк явж болно сте өөр газар байгаа юм чи. Ээлээ чи гэдгийг гэсэн штэ ингээд хоёр эрэгтэй хүн үнсэлцэж байгааг хараад ингээд явж байгаад юм өргөнгүүд ахаа хоёр эрэгтэй хүн үнсэлцэж гэсэн. Зүгээр. За LA Вашингтон DC чи нэг л газар шүү дээ. Ийм юмнуудыг хадаад яваад барахгүй. Уг хойлоо баруун зүүн ирэг дээр байгаа мөгийн. Уус орны нэр хүндэд айгүй зөвтэй. LA DC мис чам эрг мэрэгтэй ямар ч хамаагүй. Төвийн бүсгэж. Тий. Манайгаар төв аймаг. Йоо. За анжгаа. Би Бүгдээр Хятадаар дуулсан Шилийн гол аймгийн баруун үзэмчин хошууны Уляста балгасанд очиж амьдарна. Зүүн үзэмчин үстэй. Зүүн үзэмчин ч үлээ. За ямар ч байсан Уляста. Та өөр Монголд амьдрах юм уу? Сквадрын манай цагаан яг хилдэг байхгүй. Магтаал ойрхон бай. Бичигтийн бомт. Яг бичгтийн бомтны тос цаашаага 70 км-ийн зайд байт. Тэгэл сонгож байгаа юм уу? Тий. Гэтэ Уляста айгүй гоё те. Гоё. Айгүй гоё. Цомхон мөртлөө айгүй тийм бүх юм нь хямдхан. Тэгээд Тэгээ та шууд монгол хэлээрээ ойлголцсон шүү дээ. Харин тийм хэлний бэрхшээл байхгүй. Би бүр нэвтэр дэлнэ. Бүр нэвтэр дэлнэ. За би Америк. Вашингтон DC рүү нөө. Тий, DC рүү. Та нар тийм өндөр өртөгтэй газар дээр яаж юу хийж амьдрах юм? За одоо тэрийг ярина штэ харин. За миний хүү Германд очиод юу хийж амьдрах вэ? Мөгийн асууш. Мөгийн хариулж нэрэ. Би юу? Би юу LA-д очиод эхлээд нөгөө нэг сурчлагын брошюр зарах гэж байгаа. За. Тий. Тэгээд тэр чинь ингээд нөгөө нэг хувц өмсчээд юм зардаг штэ тий. Тэгээд бүр бүжгийг сурцсан байгаа. Яа. Тий. Самбраа ингээл Тий. Уртад авгүй. Тий. Йоо. Чи. Та хариулж штэ. Оо. Би ингээд. За. Яг Таавал малчин л болно шүү. Гү. Цаан чинь өстөд манай Монголд яг адилхан малчд байхгүй юу? Яг адилхан одоо ерөөс хэлийн цаана наан л болохоос цаан ч малчд байгаа, наан ч малчд байгаа. Тэнгүүд тэд нар өстөд нэг юм халууны аргаар боловсруулдаг ч үлээ нэг юм жижигхэн махны үйлдвэртэй заяа. Тэр үйлдвэр нь зүгээр маха шууд тэнд боловсруулад араб руу гаргаад мангар үнэтэй зараад байгаа байхгүй араб руу хоньны маха. Би яг тэр үйлдвэрийг ингэж судалж байгаад тэр үйлдвэрт нь хамаагүй бүр юм уу тэр лалын шнууд нөгөө халаал аргаар бэлтгэдэг. Тэгээд тэгж мэгээд чамаагаа ороод ажиллаад туслахаар ажиллаж байгаад тэр үйлдвэрийнх нь бүтэц зохион байгуулалт юм ууг нь мэдчихэж байгаад тэгээд мөнгө төгрөг олохлоор тэр үйлдвэрийг Монгол руу оруулж ирнэ. За би ер нь ингээ бодоод эцсийн тагнуул маягтай явна. Ер нь бодоод байсан чинь хоёулаа Америкт очиж байгаа мөгийг би ерөөсөө яшигтөө 42 мянган монголчууд байдгаар нь бараада Солонгос руу явлаа ерөөс. Би тэгээд Солонгост очиод угаасаа хамгийн ихэнд хийдэг ажил нь эмэгтэй хүнд олдог ажил нь буудлын даав татах, буудлын өрөө цэвэрлэх. Тэр чинь амар гэсэн. Одоо ингээд дөрүл хамт ажилтдаг байлаа гэхдээ би биентэйгээ таралдагч бараг шаардлага байхгүй. Хөөе тэр чинь бүр өндөгнийхээ харьцааг хуулартал даваад татдаг юм шүү. Одоо тэгээд татъя та их чинь. Хуудар ш. Одоо дийлэхгүй. Одоо арай хөнгөн юм байна. Өндөгний чи айлс ингээд хуударангууд шүү дээ. Хөөе эхлээ заяо. Очоод амар хаванж магнаад амар ядраад нус нулимстайгаа холилдно би. Тэнгүүд нөгөө нэг юм айрх шиг арх нь байдаг шүү дээ. Ямар нэртэй лээ? Маколи уугаад хавангаа буулгаад. Тэгээ метро дотроо унтаад тэгэл амьдралтаа дасан загцаад тэгээд ажиллаа хийн шүү дээ. Өндөгнийх нь хайлс ингээ хуудрангууд эхлээд дотроос нь юм цагаан юм гоож тэгж байгаа дараа нь уураг нь гарч шарах. Тэр чи бүр хүмүүс нь цагаар биш минутаар авдаг гэсэн. За цагаар авдаг гэсэн. Тэгтээ ингэдэг гэсэн. Өрөөгөө одоо өдрийн 10 өрөө гаргачих юм бол нь шүү дээ тий. Одоо 100 мянган вон ч гэдэм үү тий. Тэгээ 10 өрөөгөө гаргаж чадахгүй бол цэцэг царайлаад 8 гаргуул тэгэл 80 мянган вон аавал тэгэл буу шүү дээ. Тэгж яагаад 15 өрөө гаргадаг болно шүү дээ. За. 150 мянган вон гэдэг чинь хэд гэж бодож байна. Нэг цагт нэг өрөө гэхэр чи өдрийн 10 цагаар өдрийн 400 мянган төгрөг шүү дээ миний хөө. 400 мянган төгрөгтэй болох нь шүү. Хүүш нэг цагт нэг өрөө мөрөө гэсэн юм байхгүй хөөе. Байхгүй шүү дээ. Тэр 15 өрөөгөө гаргахгүй 10 өрөөгөө гаргахгүй л гэдэг дээр үзэн шүү дээ. Тийм шүү дээ. Тий. За чи тэгээ Германд очиод яах юм бэ? Хямны үйлдвэрт нь орно.
Хилгүү мөртлөө юу? Шууд уу? Юу наад чинь нөгөө Юу гэсэн сагар зуугнаар л ярьчих. Дамжлагын энийг хийгээл тэгмүүд ингээл Хоо тооч гэх. Ямар ч ясны магтаа орхонд байж байгаа юм бэ те. Хамдаг хүн дээр бас. Одос нэш либидэж гэх. тэгэн штэ. Либэ. Намд нэг санаа зоо явчихлаа. За намаа. Би чамд нэг л үг зааж өгье заяа. Нэг чэжлээд ам миний дүү. Гэл гэдэг үг заажлаа. Мөнгө гэж байгаа юм. Тэгэл оройд нь салангаа нэхэхэд чи гэл. Би мэдхгүй шүү. Би тэр үг Зүгээр ахаа зүгээр ингэхэд л болно штэ. Үгүй чи гэл. Би таны тэр гэл үн чи итгэхгүй байна. Гүй германд бол хэлгүй явахгүй. Явахгүй чи. Үнэхээр явахгүй шүү. Явахгүй шүү. Тэгэл сурна штэ тэгээд. Англиар ярил германчууд Хоо хамартаа өрөөл ус чигчээр би жилийн дараа гэхэд л өө ус цаас болно. Сайн наад чи нохоо гэхийг нохоо. Ямар герман хэлдэг. Жил болтлоо яах юм? Юу хийх юм? Тэгэл дамжлагын ямар их хэл шаардахгүй юм дээр ингээл дагаал хийгээд байна. Би бол чаднаа. Би чи материал орд усанд ч амьдрын газар ч амьдрын. За хамтран аялагч ярьсны дараагийн асуулт руугаа оръё. Улаанбаатар хотод 17 цаг 25 минут болсон. Манай найруулга санд асуулга оруулсан байна. Манай дөрөв хөтлөгчийн хэн нь илүү гадаагаад бас ажиллаж амьдарч хөлөө олох бол Адмоги бэдэн гэрлээ бэд нэмэ гэд нэн чамаанаха санд асуулганд итгэвтэй оролцоорой. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар та Япон чанарыг найдвартай баталгаатай албан ёсны газраас нь авраа гэд Bridge Motors Токиохын дэ Токико амортизатораар хамтран ажиллаж байна. За Токико Bridge Motors компани Токико амортизаторыг 2017 оноос хойш албан ёсны эрхтэйгээр одоо ингээд 8 дахь жилдээ борлуулж байгаа. За тэгээд өөрийнх нь нөгөө нэг одоо Vantus болох тэр яг нөгөө нэг Juki эсрэг талд байгаа штэ. За Suzuki засварын төвдөр нь үнэгүй суурилт хийгээд өгчөж जैन, үйлдвэрийн баталгааг олгогчж जैन. За тэгээд угаасаа эдний засварын төв болон эднийхтэй хамтарч ажилладаг засварын төвүүд дээр ерөөсөө 2025 оны Токико амортизатор бууцсан байгаа шүү. Яагаад Токико гэдэг энэ амортизаторыг сонгох хэрэгтэй гэвэл энэ угнаасаа дэлхийн номер 1 брэнд зөвхөн Японых биш. Энд чинь Японд үйлдвэрлэгдээд гарч байгаа 10 машин тутмын 7-д нь энийг суурилуулад үйлдвэрээс нь гаргадаг гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ чинь нөгөө нэг их орон гэдэг шиг их амортизатор байхгүй ерөөсөө л. Ford ч Америкийн машин шүү дээ. Тэгэхэд Ford Японд үйлдвэрлэгдсэн Ford-ийн Токико амортизатор дээр ирж илээ. Тийш. Таны Ford тийм байсан юм уу? Тэгсэн. Явлаад харцчихлээ. Токиогийн Ford зарах гэж үлээ өдөж байгаа цулгаасан дээ. Токиогийн амортизатортай. Давсарна. Тэг ингэдэм байна л да. Амаржин нь өөрөө ингээд сайн байх тусмаа бусад эд ангийнхаа эдлийг нурцсагдаг гинэ. Тэгжээч нөгөө нэг одоо тийм болохоор олон улсын алдартай автомашин үйлдвэрлэгчид нь бүгдээрээ яг ийм Токико амортизатораар хэрэгэлдэг гэж байна. Тэгээ ингээд энэ бүх эд ангууд нь хэдэлхийн удаан байх тусмаа эдийн засагч хэмнэлттэй гэдэг нөгөө нэг А-гийн нэг сайжруулалт Б, С гэдэг ингээд дагаад бүх юм ин хэмждэг юм байна. Ихэнх амортизаторууд ингээд ер нь нэлээ ижилдүү байдаг юм байна л да. Машин цэшнийхаа жиндэн л тааруулсан байдаг. Эднийх ядг өгөхлөөр ийм нөгөө нэг машины хөдөлгөөний явцад нөгөө амортизатор болгонд ирж байгаа ачааллыг шалгадаг замтай. Тэгээ одоо яг тухайн машинд зориулсан амортизатор хийдэг. Ер нь Японч нь ер нь амаржинаар алдартай юм шүү. Байшингууд байрнууд нь хүртэл доор амаржинтай байдаг гэсэн шүү. Харин ингээд газар хөдлөлтөөс хамгаалагдсан гэдэг тэр нь үний юм уу те? Тэр ч гэсэн баг Токико. Тэр нэрээ бараг Японы те амаржин байх. Үй амар манайхаа амар зурдаг шүү. Газар хөдлөлт болонгууд нь амаржинтай болохоор байш нь найгаал байж байгаа. Тэгэж яриад ч бараг. Угаасаа Японч нэрээ бүр амаржинаар бүр нэрээ алдартай юм шүү. Угаасаа энэ хит өндөр барилгууд ч нь бол дээр талтай савлалтын технологиор ингээд савлалтыг нь тооцсон байдаг. Байнгын савлалттай байж. За амарч юм бол юу байх вэ тий. За хэдүүл гэрэнгүй мэдээллийн 95 тэг 5 55 33 94 тэг 7 55 33 гэдэг утаснуудаас аваарай. За Juki музейн урд байгаа Suzuki засварын төв, за мөн ханга утганы зам эсрэг тал шин зам дагуу Япон амортизатор, сансрын E-Mart-ийн 3 дахь урд Odstar автосервис, за хороолын эцэст Deluxe автоцентр гэд эднэрээр очиод үйлчлүүлж болно. За тэгээд та Tokyo Mongolia-гийн сошиал хуудаснаас нь илүү их мэдээлэл аваарай. Ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар та Япон чанарыг найдвартай, баталгаатай албан ёсны газраас нь аваарай гэд Bridge Motors Токиохын дээд Токико амортизатораараа хамтран ажиллаж байна. Баярлалаа. За яллаа. За дараагийн асуулт анжаа дээр очсон. За очсон нөө өлөө болоод нэгнийгээ татгаар бол хэний татах вэ? Яагаад? Одоо мань гурийнхаа нэгийг татах нь штэ. Та гураас уу? Та гурав ирэх үү? Үгүй угаасаа татна. Одоо өөр арга байхгүй. Тэгвэл би мөгийг татнаа. Яах гэж байгаа?
Америкаас нь шууд өрг Ээлжид байгаа үнийг яах гээд байгаа. Өө юм чинь бид нар махны бизнес хийх гэж байна шүү дээ. Тийм үү яах юу Супер хийх махны юм. бизнес. Юу гэсэн юм чи менежер хийдэг юм байгаа үстэй. Би таныг татах. Excuse me. No. I can't. What who are you? I me. I don't want No. why me Choose and black chimba. Яа алуулах чи шүү. хүмүүс бүр ингэж штэ хүүшээ та нар эхлээд манай номер шиг хилээ сураач гэж байна. Яа хэлээ ихлээ сурцсан юм байхгүй юу? Яа ихлээ сурцсан. Би тэгвэл гэрлээр топ бичнэ. Яана анжгаах скватер 9 цагт иргийнэ. Үгүй хөдөө олж байгаа та. Гэрлэж oh no. Би үгүйс би солонгос айгуу тийшээ та нарыг солонгос байгаа штэ. би чи солонгос таам чи айгуу гэж тэгэж штэ. Нэрээ тихнэ. Опа битгий очоо. Анде. Яа олон ихтэй шүү. Супер. Номер шиг супер хүн хаана. Би тэгтээ дүүгээ Германаас дуутнаа солонгос. Энд их мөнгө олд юм байна. Наа чи татвар мадртаа хамаг мөнгө өгөөд мөнгө хурааж чадахгүй байгаас тэ энд мөнгө хураах юм байна. Нааш амар өндөр штэ. Зүгээр тас гэж аав штэ. Намаа чи тэгэл бичгүүд урдаас ганцхан шайзаг. Шайсыг дүү би мэдээ. Яг Наад чи нөө Ямар ямар юм хоог зааж өгөөд байна миний дөө. Тэр би чамаг чайзаа гэх юм би өөдөө чи шипал гэж. яг гэсэн. юм шиг байж суугаасаа. Шайзаг гэдэг нь жацах гэсэн. Ахутлаа жамаа Тэргээсээ баас мас гэсэн үг Тийм тийм. жацах гэсэн үг ээ. Намму шайзаа. Нам надруу өөдөл бичнэ. Яа наагаа дөнгөж хөлөө олж гэрлээ гэж иргээд шүү. Гүй нэр чи хардаа хичнээн ажил хийгээд Татвар ч гэсэндээ амар шүү. хамаг татвар чинь нэгэл хамаг цалин чинь нэг татвартай бол тэгэл чи нэг тэрүүхэн хэмжээний өөрийнхөө байрны түрээс мөрөөс хоол ундаа аргалаад мөнгө хураана гэж бол байхгүй шүү мэдөө. Хоёлоо солонгос руу харлах юм уу? Албан ёсны юм уу? Их ч одоо 3 жилийн юутай штэ. 3 жилийн ямар юм бэлээ нөгөө миний мэд чи орж гарсан мультвизтэй штэ. Хөөе надад мулт гарах юм бол Тэгэл хойлоо юу яа штэ. Би ч одоо 90 хоногоо арай гүйцэхгүй нэг 85 хоног ажил хийчихэл ороод гараалаа яваад штэ. 3 жил. Тэгээд энэ дөрж нэг сар савчгаад буцаад буцаад гараад тийм буцаад гараад Амар жаргалтай амьдарч байгаа ирсэн үншгэл ярьж би чи. Яа нэр хөөрхөн хурдынхаа өндгийг даваад татчихсан штэ. бэл хөмсөж байгаа. цагаан байдлын хүмүүс ч тэ ой монголчууд та нар яаж амьдраад байгаа юм бэ? Манай суудсан нэрээ цагаан хувцастай 3 хоногт хэр болдгоо шүү дээ. Гэтэл Монгол яаж вэ? Гарлаа автобусанд орлоо наашаа цаашаа хавхар. Тэгж мэгэл яваа. За би солонгос очлоо. Тий. За дүүн их чин дүүгээд заа. Үндэггүй хоёр үг очиж. Үндэггүй хоёр үг очиж. Нөө хорууныгаа яг уушилсан чи тайхгүй. Манай номер штэ солонгос очоод надтай авна ингээ нөгөө нэг буудлын өрөө зэрэгсээр байгаа шууд дөрөв мөчөөрөө зэрэг толь байлаачдаг байна. Станер. Намаа чи одоо тэр буудлын том орны цагаан даавар шидэгдэж их чинь ороод атъя заяа. Чи зүгээр тэр толь болыг арснаа дөрөв мөчөөрөө арчдаг болдог гэсэн угаасаа. Угаасаа юу? Тий, угаасаа. Том орон дээгүүр бол намын угаасаа алхаад шүрхгүй нөгөө цааш. буудлын хоёр амардаг гэсэн. Хоёул ажил аймаг хуваарлаж хийгээд байгаа тийм. Харин штэ. Тэгээд хойлоо өдөрт нэг мэтгэд 30 өрөө гаргадаг болсон шүү дээ хамтдаа. Алччихсан нь ойлгож. Мөнгөг бол 60 хоног ажиллая. Мөнгөг бол хүүлнэ. Хурж ирээл байр авах уу, машин авах уу? Өдрийн 400 мянга штах юм дөө. Монгол мөнгөөр. Харин тийм штэ. Алан 10 өдрийн 4 сая. Чи тэр Германд ажиснаас солонгост ихтер ирсэн хамаагүй дээр байгаа штэ. Германы цалин хэр өгдөг би. Чи Германд бол зүгээр нэр зайд суулгаахаас өөр юм их. Чи хэрэг мөнгө цогдуудыг явуул зайд суулгаад байгаа. Гэрээр дөрөн зайцсан. Өөр юм идэггүй те. За ах зайд сэтгүү яам идэггүй. Паспорт идэггүй. Тэр чи дааш Монгол руу явж болохгүй. За, намайг Герман руу хэлийг татах юм. Би өгн таны татчмаар байгаа байхгүй юу?
Тэгээ хоёул гоё 50 их тух амьдрий гээл. Игч чинь айгуу. Андаа. Би зүгээр ингэн айгуу мэд наа чин гоё герман залуу байна уу тэгвэл их ч очил гэж хэлнэ. Хэрвээ тийм бол. Тэгэл угаасаа захын германчил нүд хөмсөг сайтай амжилт дээр зургийн дараал явуулсан. Герман залуу. Үгүй мө. Чамтай цуг бол германчууд ажиллахгүй шүү минийхөө. Тэр сэр мирээс ирсэн нөхдүүд л чамтай цуг ажиллана нэрээ шүү. Тэдэрс чинь нүд ам сайтай штэ. Тэгэл зургийн дараал. Тийм үнтэй суухгүй штэ. Үгүй. Адилхан цагаач юм байж. Очичаараа чи ингээ очиж штэ те. Тэгэн гот сирээс ирсэн нүд амсартай сайд залуу. Чи яаж цагаачны хуаранд те. Намайг чи яаж нүд амсартай. Саглуусын усч. Намайг гэрүүстэй бүрхэг амирал хүлээж байгаа байна. Чи үл Яста би айгуу очгоч. Амар юм а тэг хүмүүсийг зүгээр л нүд амсартай. Тэр чинь Сир нүд амсартай. I love you. Яг либед яг. нүдам гүд. Тэр цалин байдаг ажиллаж тамаа зүгээр харж байгаа нүд амсартай. Бас нэг өөрөөсөө өөртөө даас нүд амсартай залуу болоод байна чи. Чамнаа цагаа юу? Яа тэгээд намайг тэр этгээд очиж цагаачны хуаранд бөө сэрүү залуучуудтай. За бүтэхгүй бай. Мэдээ солонгос төрөдөр зөө. За мөгийн яах вэ? Тэгээ Германы би айгу 50 амьд орлож бодсон. Ер нь тийм үгүй юу? Одоо сүүлийн үед ер нь Европ тэр нөгөө нэг иммиграшны Цаачтаас болоод аюул болж байгаа. Тийм үү. Надаа соо явъя. Тэрэн дээр. За мөгийн яах вэ? Тэр үстэй Франц шатчихсан, Парис шатчихсан. Би тэгээд ээлээд очиод нөгөө хумсны маникюрыг дугуулж суучих. Үнэ маникюрээс өсч мөссөн Чи тэгвэл номой дуудах юм бол хамаагүй ашигтай байна. Номой чи тийм юмда арай Ирмэн сурцтай. тэнэг чи нүд ам гэдэг ах чи. Чи хоол шатын шүү. Намайг аваач. Хамаг ашигаараа мантун бузаад өгсөрөө таар. Йоо. Тэр тийм. За чи тий хэний татах юм? Хэнийг татах юм бэ? Би бол очихгүй шүү. Би ястаа очихгүй. Анжагааг авахгүй ч улаан хөдөө очиж дээ. Би ястаа очихгүй. Тэр чинь агаар тарахгүй. Агаар тар. Яаж чад хэл ойлгохгүй баг. Тэр үндэггүй болцсон юм даа. Маникюр чи гэлээгээр л чи эртний юм байж маникюр педикюр хийгээд тэр түлгүүттэй хамт сууж ахаар юу яагач те. Трак барьжтэй. Яа үгүй би трак барьж чадах. Би одоо ч машин барьж чадах. Үгүй. За ёо би тэгвэл ёо би гэрлээ харин трак барьвал барь. би трак барихгүй. Би зүгээр ингээд тракных нард удаа. Машинаараа ингээд нөгөө хүмүүсийн ингээд одоо чи одоо заяа Америкчууд амар зэвүүн за. Тэгээ түр ороо тим юм аадр гэ тэг мөнгө өгчин заяа чамд. Тэг чи хоол хүнсийн цулуулж өгөө гэрийнх нүдэнд авч тавьдаг. Апр юм шүү. Тийм ажил хий. Хоёлаа. Маникюр үчи дээр чинь бас алдаг гэсэн. Би надад тийм ямар ч авьяасаа. Би яах юм? Хамаг содоцсон. Пицца зогооч. Өөрийнхөө үс момсыг энд хүнээр яасан үгүй юу? Очоо хүний үс момс яаснаа сууж. Пицца зогооч. Гэрлээг би хошруулж хагаад трак нээж олооч болгоно. Тэгээд би зүгээр тракныхын дараа тракны жолооч болстой мөнгийг хүлдэг гэсэн. Цаа одоо болсон шүү дээ. Монгол эмэгтэй трак жолооч. Чи гэрлээг нэг жоохон нойр ах хооронд нэг ингээд 20 мэгтэй ч гэсэн явж иж би зүгээр тракыг хараас зогсож. Мат хэрэгтэй. I can you. Фэйсбүүкийн зогоор барьсан. Тий. Тэгэл гэрлэг сэрэг бодонд буцаж аваад удаад гэрлээ трак оноо. Can you motherfucker? Пастиг идүүчээч. Хараа утээч. Ай гэрлээс трак. За чи тэгээ яа тэгээд нөгөө юу хачаач те ядаж тавилгын үйлдвэрт ажилд орчих амар тавилгын үйлдвэр байдаг. Би тийм хараа ажил хийсэн. Удлаад чинь найз залуугийнхаа үйлдвэр чамайг аваачих гэж. Би хараа ажил хийсэн чинь миний гар ингээд болчихсон. Нөгөө чат GPT тавилгын үйлдвэртэй гэсэн. Одоо чамайг доор нь оруулж гаад амраа. Тэгээд байж байгаа нь шүү дээ. Та ирээд өгөө гэрлээгчтэй төсөөлөд идэг. Гэрлээгчгээ сугараад дэшээ явчих штэ. Сугараа та. Тий. Чи намайг татлаа би тэнд угаасаа манай найз залуу наа хүлээгээл яж байгаа штэ. Immigration, I call you. Back Mongolian woman. Back Mongolian woman. I have address. Монголчууд яг ингэдэг гэж байгаа шүү. Come on baby.
17 цаг 39 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Жигүүр Гранд группийн хэрэгжүүлж буй ээлж төсөл болох New Life Garden хамтран ажиллаж байгаа. Нанжаа бүр заяа. Амар итгэвчтэй заяа. Хамаагүй хүмүүстэй ингээд гадуур дотор ууж идэж, хоол унд идэж явчихсан. Баян зүрхт өрөх гээл ярингууд нохоо тушууг. Тэнцээ чи New Life Garden нөө. Би бүр цаачаад энэ яг юм. Бас хамтран ажиллахдаа орон ихэд ийм авч болохгүй үстэй тий. Чөлөө цагаараа хүмүүстэй ингэж Чөлөө цагаараа. Заяа энэ ажлын бус цагаар заяа. Юу ядах вэ энэ хамтран би MJ радиогоос явж байгаа ингээ нэг юм ажил шалгаж байгаа юм шиг явдаг. Тэгэж гоё байдаг хөө. чамд шатдаг шиг. Тэгээ. Ош эдгээр чи ингэж байгаа заяа. За New Life Garden энэ Америк явах гэж байгаа хүмүүс та нарыг чэйжлээд байна. New Life Garden гэдэг чи шинэ амьдралын цэцэрлэг. Яа. Ийм гоё нэртэй шүү дээ. Та нар мэдэж гэнэ үнийг. Тий. За 36 жилийн туршлага шүү дээ. 36 жилийн туршлага. Одоо Жигүүр Гранд гэхэлэр мэдгүй хүн гэж бараг байхгүй бах. Тэр Монголын барилгын салбарын тэргүүлэгч төсөл гэж ойлгож болно. Тэгээ Улаанбаатар хотын зүүн бүсэд буюу Баянзүрх дургийн 37 дугаар хороо Нохото өшөөний урд Чулуун хооны баруун талд ингээд сөндөрлөж байгаа энэ төсөл нь шин суурьшлийн бүсийн өнгө төрхий шинжилэн ирээдүйн жижиг хотхон болон хөгжиж байна манайхаа. Өндөр настай хүнтэй нэг бол ингээд хүүхдтэй айлуудад айгүй гоё байгаа байхгүй. Юу гэхээр эн чинь ерөөсөө энэ талтаа бол 3 км явбал үндэсний цэцэрлэгт хүрээлэн залгачиж байгаа. Тийм байгаа. Нөгөө тийшээ явангууд ботаникийн хүрээлэн яг залгаа байж байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Тийм шүү дээ. Цаад зүүн талд нь. Тэгээд урагшаага юу байхгүй. Тэгээд туулгаал байна. Үзэх арга юм бол шууд богдуул харагдана. Тэгээд эднийх чинь одоо жишээлбэл 1 2 3 аль хэдийнэ ингээд ашиглалтанд ороод одоо 4-р ээлжиндээ захиалга авч байгаа байхгүй. Оо. Тий, 4-р ээлжний блокон дээрээ 1 өрөөч байна, 2 өрөөч байна, 3 өрөөч байна. Тийм байна. Өрөөний сонголт бол дажгүй шүү. Тэнгүүт нөгөө метр квадратууд нь жишээлбэл нөгөө дундаж метр квадрат айгүй хурдан дуусчихдээ юм билээ шүү дээ. За. 2 өрөө тэгсэрнээсээ бас нөгөө нэг 50-д метр квадрат айгүй хурдан дуусчихдээ. Тэнгүүт эднийх 2 өрөө дотроо 56, 58 гэсэн сонголттой. Тэгээ 3 өрөөнд дотроо 84, 69 гэсэн сонголттой. Бас нөгөө 3 өрөөтэй хэрнээсээ метр квадратын 60, 70 сонголттой хүмүүс айгүй их байдаг шүү дээ. Тэгэхээр эднийх ингээд метр квадратууд нь ийм гоё сонголттой. Тэгээд хэрэглэгдэхгүй, ашиглагдахгүй талтай байх. Тэр учраас шүү дээ. Шинэ анагаахын их сургууль, ахаад цагдаагийн актим гэдэг баахан сургуулиуд байгаа. Энэ 30 м квадратын нэг өрөөгийн чинь шүү дээ. Оюутан 3-4 өрөө хөлслөөл орчод алж байгаа байхгүй. Тийм үү. За юу зааж өгөөд байна. Гоё шүү дээ. За. Тэгвэл гоё яахгүй. Анагаахын 2 цагдаагийн 2 хүүхэд нэг дор орчод өстой гоё. За. Амьдрал ингэж л эхэлнэ шүү дээ. Тийм ээ тийм тий. За тэгэхээр борлуулалтын албаны яштай яг New Life Garden төсөл дээр болохоор болон Солонгосын элчингийн баруун тал Романа Резиденст байрлаж байгаа шүү манайхаа яг биеэр очиж уулзъя гэвэл тийм ээ. За 77 тэг 7 84 гэдэг утсаараас холбогдох боломжтой байгаа. 77 77 тэг 7 84. За New Life Garden гэдэг латинаарч бичсэн болно, кириллээрч бичсэн болно, сошиал хаяг руу орох боломжтой. Ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Жигүүр Гранд группийн хэрэгжүүлж буй ээлж төсөл болох New Life Garden хамтран ажиллаж байна. Баярлалаа. Гэрлэнээр зогтсон шүү дээ. Би нэг тоглоод танаа хаана гэдэг юм гэсэн чинь хот өшөөний тэр гэсэн. Яг тэнд чи манай Жигүүр Гранд энийг Life Garden байгаа гэсэн. Яг ажил дээр байгаа юм шиг санагдсан ба. Би бүр зодсон шүү дээ. Йоо. За зүгээр л хамтран ажиллагчдаар ярьчихдаг. За дараагийн асуулт надад ирж байгаа. Үлдэх үү, буцаж ирэх үү? Юу буцаж ирлгүй яад ямар өвчин туссан биш. Буцаж ирнэ штэ. Монголын үнэртэй салхи минь аа. Би одоо 45 настай хүн очиод хэдэн жил ажиллаа хэлээд өсрөөл 5 жил ажиллана үстэй. Тэгэл тэр дээр урууны өнд байхгүй. Чи хоёр нь л яваад гэдэг. 5 жил болгоо тэгэл даруулаад дуусна. Тэгээд ирнэ. Йоо. Би бол зээлээ дараад ирээд бизнес эрхлэх мөнгөтэй болж ижирнэ. Яа. Тэгтээ ямар ч үсэн ирэх юм бэ тий. За. Гэтэ бизнес чи ямар бизнес вэ? Тэгээд Хөөсөн чихэр. Парк дээр хөөсөн. Одоо энэ чинь нөө би хямны үйлдвэрт ажиллаж байгаа юм чи би хямны үйлдвэртээ олъё л гэж ирнэ штэ. Зөө. Тий. Энэ олон хямны үйлдвэрийг хайж байгааруу. Чи манайхаар ямар хямнууд орж ирээд тэр гадаадын уралдаан тэмцээнээс хичнээн алтан медаль аваад ирснийг бол мэдчихэж байгаа тий. Газар орчих л доо. Хямны их үнс их орноос нь ирлээ. Хажуудтай нэг Овти Кристина гэдэг тийм салбар нээчихгүй юу? Чи тэгвэл ажилтнууд нь хям хэрхэн хусах вэ? Йоо. Том хямыг
ийшээ. Жижиг хамыг бол гинүг хийж байна. Намаа тэгээ бай. Хэлхээдээ хямыг цуулаад. Үгүй тийм би ороо штэ. Сосиски хүзүүгээр ингэж байгаа. Даураа. Тэр хоёр үе даа. Арав жирийн ямиг гитсэндээ 7-2-ын гаранда. Тэгээ чи зүр жижигхэн босгол хийсэн яа. Нэмгийн хям нөө. Нөгөө үйлдвэрүүд нь дампуураад. Хүмүүстэй яг хөсөл амтдаг болохоос ядгаа шүү. За мог яах вэ? Би ирэхгүй. Насан туршдаа үлдсэн бүх амьдралаа тэнд өнгөрүүлэх юм уу? Өөр нэг Элагийн годомжинд Джон Ленн ном байна гэсэн. Хүмүүстэй зураг авахулдаг болсон. Тэгээ уг нэг залуудаа бол Harry Potter олох гэж бодсон шүү дээ. Тэгсэн чинь Harry Potter хөгштөөд Джон Ленн болцсон. Йоо. За. Бас нэг гитар барьцаад гэдэг чи бас Yesterday гэж зогсож байна. За, анжгаа яах вэ? Та одоо тэнцэнээс орж ирэх. Би ч ерөөсөө бараг нь наашаа цаашаа тийм шүү дээ. Наашаа цаашаа ерөөс байнгын шүү дээ. Тэ очихгүй. Байнгын. Шугадрын Эрдэнэ цагаан уу? Яшиг. Удааста хотын хүндэт иргэн болцоо басаа. Анжаа. Нэг аваа цуглуулаас ирсэн чи Эрдэнэ цагаан. Тийш яг үл. Ерөөсөө тэр аваа цуглуулаас ирсэн. Эрдэнэ цагаан ирсэн юм уу? Йоо. Тэгээд яж байна. Мөг яах та яасан муухай хүн бэ? Номоо өгчийг байн уулдаг. Яасан муухай хүн бэ гинэ чамаг. Америкт гатчихвал таашаа. Аар үзүүлэхгүй. Наадах номгийн хатам дүү бичээл та. Гэрийнхнээ аваарлцтай. За нэг өдөр чи. За манайха Эрдэнэт саналаа нэгэндээ өг цаг ирлээ бид нарыг. За номоогоос эхэлнэ. Манай дөрөв хөтлөгчийн хэн нь илүү гадаадад арилж амьдарч хөлөө олох бол Ад мөгийн бэдэн гэрлээ бэдэн номоо гэд нанжгаа. Анжгаа хуугасаа үлээсээ дараа хүндэт иргэн болох бах уу? Анжгаа саналаа өгч байгаа юм уу тий? За. За би бас анжгаахд өгч гинөө. Хил нэгтэй юм тий. Гадаад гिचчээ. Гадаад хилийн цааш дээ. За. Миний найз үлдэр олигтойгоо дөмөгөө ажилуулад мөнгө цаас их болоор амжилт хүсье. За баярлалаа. Найзтаа өглөө. Саналаа. За баярлалаа. За би 13-ныхаа өндгийг барсан юм найзтай. Пастер. За, санал асуулгын дүн гарсан манайхаа. Яг одоо манай лайвыг 663 хүн үзэж байна. Санал асуултанд 459 хүн оролцсон. Сайн байна. За, манай дөрөв хөтлөгчийн хэн нь илүү гадаадад ажиллаж амьдарч хөлөө олох бол гэсэн чинь мөөгийн дээр 73 хүн буюу 20%. За, гэрлээ дээр анжаа төрүүлчих би илүү санал авчичаа. Би чи миний саналыг нэм. 222 хүн буюу 34%, номоо дээр 60 хүн буюу 17%, анжгаа дээр уулна бид гурвуулангийнхэн саналыг нэмээд 108 хүн буюу 29% саналаа өгсөн байна. Одоо 2 байр авсан. Үзээтэй. Хамгийн бага нь би авсан биш. Тэгсэн байна өөрхий. Чамаг угаасаа Германд амьдрал байхгүй хүмүүс бүгдээрээ мэдчихэж байгаа шүү дээ Чи номоо. угнасаа чи ийхэн зийнхнаар явахгүй юм нөгөө ийхэн зийнхнаар одоо Би Германы айгу тогтвортой айгу тийм 50 орн гэж бодохгүй юу. Миний эхний сонголт орон маань л буруутчихлаа. Юу нь 50 л да. Чамд л зай байхгүй. намаа өчлөөр 50 болчихлоо. За тэгээд миний төлөө саналаа өгсөн 222 хүндээ баярлаа. Уг цагтаан дээр хийх ажилгүй байж идэх гэсэн. Тэгсэн чи ерөөсө байнгын нэг хямны хулгайны хэрэлдэг. Алдгүй тэр ядаргаатай наацсан. Поро чамаг BX Chevor гинэ Америкт очиод. BX Америкт үү юм уу? Тийм гинэ. Тийм шоу байдаг яг баттай биш гэдэг нэр ингээс. Бага. Бүр тоглолт Монголд хийсэн байсан. Тийм үү. Тийм тоглолт Монголд хийгээд дуулж муулсан байсан. Яг нөө маникюрч идэр хийдэг гэдэг нь бол баттай биш шүү дээ. Эний тийм хийдэг гэсэн шууд. Хөшөө дуулдаг хуурдгаар нь Chevor гэдэг юм биш үү дээ. Үгүй маникюрч нарийн гэдэг юм аа. Чи очих юм бол гэтээ арай баттай биш шүү. Манай нөө нэг сонсогч нар тэрнгөр зүгээр тракинг жолооч хийгээ сүтгэж байгаа. Тааж би трак хүрч чадахгүй л таар. Наача дарааг битэл энд жижиг машинч барьж чадахгүй. Хамгаалаад зогсож чадсан штэ бейсболын бөмбөг бариад. Кид юм. Йоо.
За энэ үрээд 2025 оны 6 дугаар сарын 2-ны даваа гарагийн яана нэвтрүүлэг радиогийн 2 дугаар студиэс хөгжүүлэлтэй хөнгөн байцгааг сураатагаар шууд хүрээд өндөрлөж байна. Нэвтрүүлгийн хамтраалагчаар Жигүүр Гранд группийн хэрэгжүүлж бэлж төсөл болох New Life Garden за мөн та Япон чанарыг найдвартай баталгаатай аль бисны газраас нь аваарай гэд Bridge Motors Токиохын дээд Токико амортизатораар хамтрайлаж байна. Баярлалаа. Дэлхийн монголчуудын MJL радио 88.3